Аймгийн засаг дарга Төгтгсрөн болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Гамболнаар сэтгүүлчдэд хандан цаг үеийн мэдээлэл хийлээ. Өнгөрч байгаа 2012 он олон өөрчлөлт бүхий онцлогтой жил болсон. Үүний нэг нь яа харахгүй орон нутгийн сонгуул юм а. Орон нутгийн сонгуулийн дунд шинэ иргэдийн хурал бүрэлдэж ихний хэд хэдэн асуудлуудыг хилэлцсэн. Анх дахь хуралдаанаар аймгийн засаг даргаыг сонгож уулмаар ерөнхий сайд дүргэн мэдүүлсэн. Ерөнхий сайдын 12 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаар захирамжаар Төгтгсрөн аймгийн засаг даргаар батламжилсан. Үүний дараа 23-ны өдөр аймгийн засаг дарга нийт сумдын засаг дарга нар болон иргэдийн хурлын дарга нарыг аль биесээр баталж томилсон. Үүнчлэн 24-ний өдөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 3 дугаар хуралдаа хуралдаж засаг даргын эрх дөрвөнжлийн үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийн үндсэн чиглэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөтөлбөрийн тухайд мөн 2012 оны газар зохион байгуулалтын гүйцэтгэл, энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөлтийн төсөл, аудитын тайлан зэргийг хилэлцэн баталсан. Мөн энэ хуралдааны үеэр 2013 оныг төрийн албаны шинжилэл, иргэний оролцоог дээшлүүлэх зорилттой жил болгон зарласан байна. 2012 оны орон нутгийн сонгуул болоод орон нутгийн сонгуулиас хойш аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийнхээ бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч анх дахь хуралдаан хийснээс хойш үндсэндээ 1 сар болж байна. Тэгэхээр аймгийн иргэдийн хурлын хуралдаан бол өнгөрсөн хугацаанд том хуралдаанаа 3 удаа хуралдсан. Эргүүлэгчдийн хуралдаанаа бол 5 удаа хуралдсан байна. Тэгэхээр энэ том хуралдаанаар бол хурлын онцгой бүрэн эрхийн асуудлуулах бүтэц бүрэлдэхүүн батлагдсан. За мөн аймгийн засаг даргад нэр дэвшүүлж аймгийн засаг дарга маань батлагдсан. За аймгийн 2013 оны төсөв, орон нутгийн хөгжлийн сан. За 2012-аас 16 онд аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2013 оны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн газар зохион байгуулалтын 2012 оны гүйцэтгэл, 13 оны төслийн талаар хэлэлцсэн. За аймгийн аудитын газрын тайлан хэлэлцэх гэдэг энэ томоохон асуудлуудыг хэлэлцсэн байна. 2012 онд аймгийн иргэдийн хурлаас иргэний танхим байгуулах шийдвэр гарсан. Тэгэхээр энэ иргэний танхимыг энэ жил 13 оны эхний хагас жил багтаан бид байгуулж үйл ажиллагааг жигдрүүлэх ийм төлөвлөгөөтэй байгаа. Тийм учраас энэ иргэний танхимаар дамжуулж бид иргэдийн санал бодлыг байнга сонсож сар бүр иргэдийн дунд аймгийн болоод энэ 12 хотын иргэдтэй холбоотой хилцүүлэх зайлшгүй шаардлагатай тэр асуудлуудаар бол иргэдийн хилцүүлгийг нээлттэй хийлгэж тэр хилцүүлгээс гарсан иргэдийн санаа бодлыг иргэжлийн орон нутгийн хөгжлийн сан, иргэжлийн аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлүүдэд тусгаж байхаар бид төлөвлөн ажиллаж байгаа. Засаг даргын эрх дөрвөнжлийн үйл ажиллагааны хөтөлбөр 3 бүлэг 12 дэд бүлэг 154 зорилтыг агуулсан байна. Үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий 3 бүлэгт эдийн засгийн өсөлт, оновчтой нийгмийн бодлого, иргэдийн оролцоотой төрийн үйлчлэгээний шинжилэл багтсан гэдгийг онцолж байна. За засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа бид сумдын саналыг, байгууллагуудын саналыг, аж ахуйн нэгжүүдийн саналыг, иргэдийн саналыг гээд нийт үнгээр 600 гаруй санал ирсэн байна лээ. Энэ саналыг нэгтгэж үзээд ингээ мөрийн хөтөлбөрөөр боловсруулсан. Нийт 3 бүлэг, 12 дэд бүлэг, 154 зорилттой багтаасан ийм хөгжлийн баримтчиг болсон. Нэгдүгээр бүлэг нь бол эдийн засгийн өсөлт бий болгох хэрэгтэй. Хоёрдугаарт нь оновчтой нийгмийн бодлого. За 3 дугаарт нь төрийн үйлчлэгээний шинжилэл, иргэдийн оролцоотой төрийн үйлчлэгээний шинжилэл гэсэн ийм 3 бүлэгтэй ийм мөрийн хөтөлбөр боловсрогдсон. За гол нь бол мөрийн хөтөлбөрийн онцлог 3 зүйл байгаа. Нэгдүгээрт бол бид эдийн засгийн өсөлтөн дээр онцгой анхаарал тавья. Аймаг эдийн засгийн хувьд цаашдаа бий даах тэр боломж нөхцөлийг бий болгохын тулд түүн рүү чиглэсэн бодлого боловсруулж хэрэгжүүлье гэдэг ийм гол концепц явж байгаа. Хоёр дахь гол концепц нь бол боловсрол, эрүүл мэндийн нийгмийн салбаруудыг орчин үеийн дэлхийн нийтийн шаардлагын дэвшинд хүрэх хэмжээнд хөгжүүлэх хэрэгтэй байна гэж үзсэн. За 3 дахь гол юм нь бол төрийн энэ байгаа төрийн үйлчлэгийг эрс шинжилье гэдэг ийм 3 том багц том зорилт явж байгаа.
Мөн энэчлийн нэг томоохон онцлог нь орон нутагт хуваарлсан хөрөнгийг орон нутаг өөрөө захиран зарцуулах хэрэгтэй болгож хуульчилсан явдал юм. Үүнд иргэдийн санаа бодлыг тусгах нь хамгийн гол зарчим аа. Манай аймагт 11.3 тэрбум төгрөг төсөвлөгдсөн нийт төсвийн 60% сумдад үлдсэн 40% аймагт зарцуулахаар төлөвлөсөн байна. Өнөөдөр нийт сумдын засаг дарга нар болон иргэдийн хурлын дарга нарын семинар 10 ихэр сумд эхэлсэн байна. Семинар 2 өдөр үргэлжлэх бөгөөд энэ үеэр аймгийн удирдлагууд сумдын удирдлагуудтай батламжийн гэрээг байгуулах юм байна. Энэ тухай мэдээллийг бид дараагийн мэдээллийн хөтөлбөрөөр сурвалжлан хүргэх болно. Улиран хөтөч буй 2012 оны өдөж хөхтөн ирж байгаа 2013 оны баяраа манай аймгийн ард иргэд өргөн дэлгэр тэмдэглэл өнгөрүүллээ. Шинэ жилийн баяр төхөж байгааг илтгэн байгууллагууд худалдааны төвөд гээд том гэж хэлж болох газрууд сүлд мод засдаг. Үүний нэг нь харахгүй аймаг орон нутгийн өнгөтрхийг хилдэгсэн сүлд модыг төв талбайдаа чимэглэн засдаг уламжлал юм а. 12 дугаар сарын 30-ны хүртэл намгам чимээгүй байсан сүлд модны сураг 30-ны өдөр дуулдаж хариу бүрүүтэй уралдаан төв талбайд сүлд модоо зассан. Гэтэл шинэ жилийн уур амьсгал жилдээ ганц тохиодог шинэ оны баярыг бэлэгдсэн сүлд мод буюу ол иймэрхүү маягаар засагджээ. Уг нь бол жил бүрийн 31-ний өдөр төв талбайд төв ялкыг зохион байгуулдаг. Харин энэ жилийн тухай цаг агаарын байдлаас хамааран олон нийтийн үйл ажиллагаа явуулахгүй гэх шийдвэрийг гаргасан гэж байна. Гэсэн ч баярын уур амьсгал оруулах зорилготойгоор зассан гэх сүлд мод гэхэд хэцүүхэн энэ зүйлийг төв талбайд босгох хэрэг байсан уу юу? За ер нь жил болгон бол 12 төв талбайдаа ялк зохион байгуулдаг. За энэ дээр бол бас өнгөрсөн оных ажлыг дүгнж байгууллага хүмүүсийг шагандаг юм уламжлалтай. За энэ жилийн хувьд бол боловсрол шинжилгээ ухааны сайдын тушаал гараад ер нь одоо улс орон дээр бол сонио том ихтэй байгаа учраас хүүхдүүдийн амралтыг одоо хойшлуулж одоо хугацаагаар юм болгосон. Тэгээ энэ жил бол их одоо 30 хүртэл үеэрх юм байсан учраас бол энэ жилийн ялкыг бол одоо өнжөөсөн байгаа. За бид бол энэ өнжөөсөн одоо энэ жилийн ажлыг одоо дүгнээд ирэх одоо бэлгийн дааллын цагаан сарын шинийн нэгний өмнө одоо энэ байгууллагуудаа шагналаа гардуулахаар ингэж төлөвлөж хийсэн байгаа. Гол нь бол одоо энэ хүйтэн байгаатай холбогдуулаад энэ ялкыг одоо өнжөөс ийм асуудал. За ялкны модны хувьд бол одоо хангаагаас хууш авцраал одоо хийдэг юм бол альсны алга болсон шүү дээ байгаль хамгаалах. Ер нь одоо хиймэл ялкуудыг одоо нийслэлд засдаг. Ер нь хаасайг бол одоо энэ хиймэл ялкуудыг засж байгаа. Айл болгон засдаг, одоо байгуул болгон засдаг юм л болсон шүү дээ. Тэгээ ийм байдлаар л одоо энийг энэ жил одоо засч 30-нд одоо бас баярын уур амьсгал оруулах. Үүднээс одоо энэ ялкыг зассан байгаа ялкны модыг. За ер нь бол хүмүүс бас дэрэгдэн очиод зураг хөрөг авахгүй л байлээ. Тийм учраас бас ялкны уур амьсгал бас бий болгосон баг ингэж бодож байгаа юм. За энэ цаашдаа бол бид бас анхаарах юм бол биелэлд явсараа өнгө зэмжтэй болох юм засах одоо юм асуудал бол байгаа. Улстай томоохон аймгийн тоонд ордог манай аймгийн тухайд баярын өдрүүдэд төв талбайдаа сүлд мод биш урт барьлаа гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр тархаад байна. Ямар ч тач ногоон даавар бүтээсэн нурах төгсөн энэ баярын уур амьсгал оруулагчийг дараа жил гэхэд засаж янзлах арга хэмжээг авна гэдгийг холбоотой албаны хүү хэлж байна. Тэгэхгүй бол нуухыг нь авахгүй нүдийг нь сохлохын үлгэр дахин давтагдахыг үгүйсгэх аргагүй юм а. Арван хэр сумын төв зах дээр худалдаа үйлчилгээ явуулж буй иргэд бизнес эрхлэгч нараас авсан судалгааны дүнг харгалзан төв захыг 1 сарын 1-ээс эхлэн 7 хоног бүрийн мягмар гарагт амрааж бусад өдрүүдэд ажиллах цагийн хуваарийг гарган өвлийн улиралд 9-18 цаг хүртэл зуны улиралд 9-20 цагийн хооронд ажиллахаар тогтоожээ. Өмнө нь бямбан гарагт амардаг журамтай байсан хэдий ч нийтээрээ амардаггүй байсан нь 8-ачтад орлого нь муудах болон иргэд амралтын өдрөө гарч хэрэглээг нь цуглуулахад хүндрэлтэй байсан. Энэхүү санаачлах нь биелэлийн олсон иргэдтэй хүрч чадсан зүйл болжээ. Захирамжийг өөрийн аймагт төдийгүй Зэрэгэлдэх аймгийн иргэдэд сурталчлах ажлыг зохион байгуулах юм байна. Иргэд шинэ амралтын өдрийн тухайд нааштай хүлээн авч байгааг онцлсан юм. Худалдаа үйлчилгээний ажиллах цагийн хуваар амрах өдрийг шинжилэн тогтоох тухай 10 хэр сумын засаг даргын захирамж энэ сарын 8-наас эхлэн хэрэгжиж эхлэх юм байна. За энэ 12 сумын засаг даргын захирамж бол гарсан байгаа. Худалдааны үйлчилгээний ажиллах цагийн хуваар амрах өдрийг бол шинжилэн тогтоож байгаа. За энэ бол 2012 оны 12 сарын 18-ны өдрийн А178 захирамжаар бол 7 хоног бүрийн мягмар гарагт бол амрахаар шийдвэр гарсан байна. За тэгээд энэ болохоор яг ингээд бид нэр үндслэн болохоор энэ 12 сумынхаа төв зах дээр бол худалдаа үйлчилгээ явуулж байгаа иргэд аж ахуйн нэгжидээс
судалгааг авч үнэлсэн. Энэний дараа мөн энэ худалдааны төвийн эзэд болон газрын эзэдийн дунд бол хилцүүлэг хийсний үндслэлээр бол энэ захирамж бол хэрэгжихэд бол бэлэн болчиход байна. Одоо энэ 1 сарын бол 8-ны өдрөөс бол энэ захирамж бол биелэгдэнэ. Энэ 2 дахь өдрийг бол амарна гэж бид нэр мэдээлэл хэрэгсэл бас их мэдээлэл өгж байгаа. Иргэд бол нийлээ сайн хүлээж авч байгаа гэж бодож байгаа бид нэр бол. Тэгээд ерөөхдөө бол амраад хэвшчих байх та гэж бодож байна. Бямба гарагт амрах шийдвэрийг гаргасан хэдий ч сүүлийн үед ялангуяа баярын өдрүүдэд энэ захирамж хэрэгжиж байгаа нь төдийлөн харагддаггүй. Нөгөө талаас хуваараа худалдаа 8 бизнес эрхэлдэг эдгээр иргэд төрийн үйлчлэгийг ганц амралтын өдрөө авах боломжтой. Гэсэн ч Бямба гарагт бүх нийтийн амралтын өдөр учраас төрийн үйлчлэгийг авахд хүндрэл бэрхшээлтэй байдаг гэд асуудал нэлээд байсан. Харин эх 7 өнөөс эхлэн шинэ захирамж шинэ цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулахаар болж байна. Үүнийг иргэдийн санал хүсэлтийн хүрээнд шинжилэн тогтоожээ.